2018 оны байдлаар Орхон аймгийн нийт хүн амын 62%-ийг 16-аас 59 насныхан эзэлж байгаа бол 0-аас 15 насныхан 31.2%, 60-аас дээш насныхан 6.8%-ийг эзэлж байна. Үүнээс харахад насжилт харьцангуй залуу байгаа юм а. Харин өнгөрсөн онд 562 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх оноос 4.7%-аар нэмэгдсэн байна. Орхон аймаг нь 2 сумтай, улсын хэмжээнд хамгийн бага сумтай сууринголдуу хотч дүндэр аймгийн нэг билээ. Энэ ч утгаараа аймгийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн мал тооллохоор малын тоо толгой 6.5%-аар буюу 7985-аар буурсан байна. За, нийгмийн үзүүлэлтийн талаар дүн тоо мэдээг та бүхэн танилцуулъя. Тайлан донд Орхон аймагт суурин хүн амын тоо 102,620 төрсэн байгаа. Энэ нь бол өмнөх онтой харьцуулахад 0.9% өсөлттэй байна. За, нийт хүн амыг насны бүлгээр нь авч үзэх юм бол 16-аас 59 насны хүн ам дийлэн хувийг буюу 62%-ийг, 0-аас 15 насны хүн 31.2%-ийг, 60 ба түүнээс дээш насны хүн 6.8%-ийг бол эзэлж байна. За, 2018 онд 2498 хүүхэд бол мэндэлсэн байгаа. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 4.6%-аар бол нэмэгдсэн байна. За, тайлан тоон 562 хүний нас баралтыг бол бүртгэсэн байгаа. Мөн өмнөх онтой харьцуулж үзэхэд 4.7%-аар бол нэмэгдсэн байна. 18 онд 604 гэрлэлт бол бүртгэгдсэн байгаа. Эдгээрийг гэр бүл болсон байдлаар нь авч үзэх юм бол нийт гэр бүл болсон бүртгүүлсэн бүртгэлийн 44% нь бол тухайн жилдээ гэр бүл болсон. Энэ нь бол гэрлэлтийн амьдарсан жилээр нь авч үзэх юм бол хамгийн их хувийг бол эзэлж байна. За, гэр бүл цоцлолтын хувьд 175 гэрлэлт цоцлогдсон байгаа. Энэ дотроос 35.4% нь буюу 10-аас 14 жил амьдарсан гэр бүл цоцлуулсан бол хуваар нь авч үзэх юм бол хамгийн их хувийг эзэлж байна. За, нийгмийн үзүүлэлтийн хувьд 2018 оны байдлаар 97 бүтэн өнчүүхэд 989 хагас өнчүүхт өргөтлгөөсөн 2998 эмэгтэй тоологдсон байна. Өмнөх онтой харьцуулахад хагас өнчүүхтийн тоо 2%-аар, бүтэн өнчүүхтийн тоо 22.4%-аар бол буурсан байна. За, ажлын байрны хувьд нийт 2593 ажлын байр бий болсон. Үүнээс 551.6% буюу 1337 нод бол шинэ ажлын байр бий болсон байна. Ажлын байраар хангах хэсгийн 554 буюу 21.4% нь бол боловсруулах үйлдвэрт, 358 буюу 13.8% нь бол худалдааны салбарт ажиллаж байна. За, нийгмийн даатгалын сангийн хувьд 103.4 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн байгаа. Төсвийн энэ нийгмийн даатгалын сангаас 102.4 тэрбум төгрөгийн зарлага санхүүжилт хийгдсэн. За, 18 оны байдлаар 15,915 тэтгэвэр авахчд байна. Энэ нь бол өмнөх онтойгоос харьцуулахад 2.8%-аар өсөлттэй байна. За, иргэдийн маллыг бүлэглэлтээр нь авч үзэх юм бол 10 хүртэлх малтай 310 өрхөд 1781 толгой мал, 11-ээс 30 хүртэлх толгой малтай 266 өрхөд 4939 толгой мал, 31-ээс 50 хүртэлх малтай 127 өрхөд 4969 толгой мал, 51-ээс 100 хүртэлх малтай 160 өрхөд 11775 толгой мал, 101-ээс 200 хүртэлх малтай 133 өрхөд 18717 толгой мал, 201-ээс 500 хүртэлх 155 өрхөд 48441 толгой мал, 501-ээс 999 хүртэлх малтай 28 өрхөд 17912 толгой мал, 1000-аас 1499 хүртэлх малтай 1 өрхөд 1164 толгой мал тоологдсон байна. Малын бүлэглэлтээр нь авч үзэх юм бол мал онд оролт 94.8%-тай өмнөх оноос 1.2 пунктээр бага байна. Нийт хорогдлын 33.4% нь хонь, 32.5% нь үхэр, 26.1% нь ямаа, 8% нь адуу байна. Энэ оны байдлаар эрэг үзүүлэлт мөн гарчээ. Энэ нь орон нутгийн төсвийн орлого 13.6%-аар нэмэгдсэн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалт 6.1-ээс 7.9%-аар өссөн. Нийт бий болсон ажлын байр 19.9%-аар өссөн бол нийт хэмтэргийн гаралт 9.9%-аар буурсан. Эрүүлэлт 14 пунктээр нэмэгдсэн бол төрөлт хүн амын эрүүл мэнд урьдчилан сэргийлэх үзүүлэлт 0.6-аас 4.9%-аар өссөн. Эрэг үзүүлэлттэй шинэ оныг өгдөж байна.